Жек Лондны зохиол Саран хөндөй 29-р хэсэг. Посом модон дээр хэрмийг гүйж ирээд аманд бинд орсонгүй гэж дургуйтсан загнах мэт хуцахад манайх хоёр саясэрв. Хэрэмч гэсэн даанч аазгааг нь хөдлөн аажлах учир посом уурандаа мод руу үсрэн гарахыг оролдоно. Нохоо нь биеэс агцсан ууртаа хараад бие саксон хоёр гэлгийн хөштөл хөхрөв. Энэ газар манайх болдгийн бол энэ хавийн хэрмэнд хинч халдахгүй юм байна гэж би хэлэхэд саксан түүний гарыг барин суулаа. Хөндийн зүгээс болжморж иргэх сонсогдно. Энд юм бүхэн бай. Өөр юу хэрэгтэй бэлээ гэж саксон баяртай шүрсалдав. Худалдаж авах ажлаас л бусд нь байна да гэж би л өгөөлөв. Тэр хоёр хам хумхан шиг идэж уугаад эрэл хайгуулд гарч хайснаас гол хурч эргээд хайсандаа хүрэх зэргээр баахан явж үзвэл газар нь хаашаага химжээ тэгш биш ажээ. Дэвсгийн ингэрт 7 булаг байдгийн байж. Бэл. Усны нөөц хөрөлцөөтэй айл газар байна. Газраа хаглаа шуудуу татаж ус бордоогоор тэтгэхэд жилд ургац хэд дахин авч болох юм байна. Нийтдээ 5 гаагаас хэтрэхгүй. Гэсэн ч Мортимер авгайн бүх газраас их юм гэлээ. Тэр хоёр дэвсэг дээр гарч урд жимсний цэцэрлэг байсан газар очиод харахад арчлахгүй орхисон боловч бөхөөс бүх залуутар 27 мод байв. Баашингийн араар мөн тэр талд нь жимсэгний бот тарж болно. Мортимер авгаа бит хоёр дээр ирж зөвлөгөө өгвөл мөн сайхна ирэх болов бий л чи юу гэж бодож байна? Эрэлгүй яах вэ? Эндээ сан хосоо хүртэл 4 цагаас илүү явахгүй. Ямар ч болтгоо эхлээд энэ газрыг авахыг бодъё. Тэгэд бичиж болно. Тэр жижигхэн газрын хэл хязгаар гэвэл нэг талд нь Санамоголын хамгийн уртхан хэсэг, нөгөө хоёр талд нь хайс, бас нэг талд нь гэрвшүү гол байна. Саксон өчигдөр орой тааралдсан хоёр хүнийг бодож хөрш маань нөгөө нүдэн тулаахан хоёр байх нь сайхан хэрэгээ. Тэднийх манахаас ганц голоор л зааглагдсан байх нэ гэхэд би л энэ газар одоохондоо манах биш шүү дээ. Хоёулаа тэднийхээр оръё. Энэ газрын тухай нарийн ширийн юм хэлж өгч магадгүй гэлээ. Манай л гэсэн үгтэй нэгэнт олсноос хойш боллоо. Хин эзэн байх нь гол нь биш. Орхиод утсан газар байна. Чамд өөрт чинь энэ газар ямар санагдаж байна би л чи бодлоо хэлээч дээ. Яриангүй сайхан газар шиг санагдаж байна. Даанч жижиг юм гэж үннээсээ хэлсэн боловч саксоныхоо урам хугарахыг ажмагц өөрийнхөө нандин мөрөөдлийг орхиж гэсэн ч худалдаж авъя гэж шийдэж байна шүү дээ. Нугаас гармагц ой залгаж байгаа болохоор мал бэлчээх газаргүй. Хоёр хумаар ганц үнэн дэл тохирох юм. Гэхдээ дажгүй. Яаж шууд юм бүхэнтэй болчих вэ? Бага юм нь хэлэх аргагүй байхад дэндүү цаашилсан хэрэг болно. Ихэн үед л болно гэж үзье л дээ. Хожим жишээлбэл өчигдөр чи бит хоёрын үдсэн яагав гэрвшиг голоос 3 гүвээ хүртэлх газрыгч нэмж авч болно гэж саксон сэтгэлийн засаж хэлв. Бэл урдын бодож явснаа нэхэн санаад нүдэ гялалзуулан би адууга ямар газар бэлчээж байхсан гэж мөрөөддөг байлаа. Заавал тэхийн ч хэрэг юу илээ дээ. Чи бит хоёрын аялалд гарснаас хойш санаж мөрөөдсөн юмны маань хичнээн ч олон нь сэтгэлчлэн бүтэвтэй. Энэ мөрөөдөл маань ч бүтхийг хэн бай гэхэв гэлээ. Хоёул зэрэг ажиллана. Биэл минь мөрөөдсөн чинь бүтгээл бүтнэ. Бөхгүй тэмээ шиг зүтгэндэ гэж би л хэлв. Жижиг хаалгын онгойлгоод хүний гар хүрээгүй аглаг ойн дундуур мөрөө сарыг гарсан жимээр явхад холоос харагдахгүй байшин худалч хүн дарайл мөрөгчгсөнгүй гэмээр гинт тааралдав. Хоёр давхар мөртлөө өндөр биш ивижил твдэгшгэн 8 талтай байшин байна. Орчных нь мод нь газрынхаа хөрснөөс зүй зогсоор ургасан юм шиг тэр байшин ч хав ойрхон орчинд мөн тэндээсээ ургаж буй мэт ихэд нийцүү харагдана. Байшингийн өмнө талаар тарьсан мод ухсан цөөрөн байхгүй ч гэсэн алтлаг ой мод үүд хаалганд нь тултал шахам ургажээ. Гол хаалганы довжоо нь газраас ялимгүй өндөр бөгөөд түүнд залган очисон ганцхан гişгүүр байна. Байшингийн хаалган дээр хачин маягтай сийлсэн чимээгүй оромж гэсэн үг байв. Саксон үүдийн тогшоход хонгорууд минь шууд дээшээ гараарай гэж хүн дуугарав. Аргашаа болж дээшээ харвал цонхны цаана жижигхэн эмэгтэй инээмсэглэн зогсох харагдана.
Гэрт өмсдөг ягаан өнгийн хөнгөн даашинцтай тэр эмэгтэй Саксонд бас л цэцэг мэт санагджээ. Үүд түгжээгүй, түлхээд үцгэд орох хаалга андашгүй мэдэгдэнэ гэж эзэгтэй дахин хэлв. Саксон төрүүлж араас нь биел явж ороход саруулханд цэлгэр өрөө байв. Засаж янзлаагүй чулуугаар өрсөн задгай зууханд ямар нэгэн модны гол цогшин асна. Задгай зуухны тавиур дээр том гэгч Мексик хувин байх ба дотор нь намрын сахлах мөчөр мөлгдөг ургамал суулгажээ. Ханыг нь хатааж шивээсэн боловч өнгөлөөгүй модоор хулджээ. Ойн цэвэр сайхан агаар сэнгэнэ. 8 өнцөгт байшингийнхаа бүх өнцөг буланг мөлийлгжээ. Нэг болонд самрын модон их биетэй төгөлдөр хуур, өөр нэг болонд олон ном игнүүлэн өрсөн тавиурууд харагдана. Цонхоор нь гадгаж харахад намхан урт сандал нүдэнд юуны өмнө тусч, цаашилбал намрын амгалан тайван мод, толгойн шарлаж эхэлсэн өвс, энэ эзэмшил жижигхэн газрын дотор тал тийш явсан жим зураа. Дээд давхарт гарах ороомог хөнгөн шат харагдана. Түүгээр өгсөхөд жижигхэн эзэгтэй тэр хоёрыг ухтан ирж өрөөндөө оруулав. Энэ бол өөрийнх нь булан болохыг Саксон шууд ойлгов. Гадна талынх нь хоёр хаан тэр аяараа цонх юм. Цонхны өндөр тавцангаас шал хүртэл дүүрэн номтой тавиурууд байна. Бичгийн ширээ, вандан ор дээр энд тэндгүй ном ундуу сундуу хаяастай байхыг харвал ямагт ном уншиж суудаг бололтой. Задгай цонхон дээр намрын мөчөртэй хувин байгаа нь хүүхэд дүүжин дайжингэх дуртай байдаг улаан будагтай жижигхэн хулсан савлуур орон дээр суух борхон хонгор царайтай тэр эмэгтэй гоо үцгэлэнд нэмэр болох амой. Хейлавга хүүхэд шиг инээж сэтгэл уйг байдлаар сонин хачин байшин байгаа биз? Гэсэн чи бит хоёрт тун сайхан санагддаг юм. Эдмонд өөрийн гараар барьсан. Бүгдийг усны хоолойгч өөрөө тавьсан. Мөн ч уйггүй ажиллаж байж цэгцэлсэн дээ. Доод талын алаг шалыг хүртэл өөрөө хийсэн хэрэггүй. Бас тэр чулуун зуух энэ тэрийгүү гэж биел сонирхоход тэр эмэгтэй нүүр бардам сэтгэл урамтайгаар бүгдийг цөмийг тавилах хэрэгслэлийн тэн хагасыг ч өөрөө хийсэн. Энэ хуш модон ширээ бүгд өөрийнх нь гараар бүтсэн зүйл. Оронхоо юм та гэж Саксон магтав. Хейлавга Саксоны нүүрөөд сэрвсгийн харах нь хөөрч баярлсны шинж болох нь андашгүй байлаа. Тэгээд нэрэ гайхамар оронхон шүү. Би түүнээс илүү оронхон юр үзээгүй. Та дөнгөж өчигдөр орой хагас дотоо харсан байж урны наажчихдаг их гярхаагүй юм аа гэж ээлдгэр хэлв. Би хармагцаа гадралсаа гэж Саксон хэлээд хан хулцсан цаасан дээрх хачин сайхан зурагт нүднийх нь харц өөрийн ирэхгүй татагдаж ажихад алтан зөгийг бэлтсэн сархи анцрыг чадамгай дүрслэн зурсан байлаа. Ханан дээр нь жаацтай хэдэн зураг өлгөөтэй харагдана. Саксон Марк Холлын туслангийн байшин дах сайхан зургуудыг санан танах зураг хөргөөр баян айл юм гэхэд Хейлавга цонхоороо гадгаж зааж миний цонхнууд миний дуртай газар орны байдлын жааз болдгийм. Харин өрөөндөө бол дотн мөртлөө дандаа хамт байж чадахгүй тийм найс нарынхаа зураг хөргийг хадгалдаг юм. Зарим нөхөд маань хаагуурчим дандаа жуулчлан явдаг юм гэхэд Саксон баярлаж гэрэл зургуудын нэгний дэргэд очиод хөөе та энэ Клара Хестингсийг таньдаг юм уу гэв. Таньхаар барах уу? Би тэжээгээгүй боловч миний гараар хүмүүцсэн хүн байхгүй юу? Их нь миний ихч байсан юм. Та таньдаг юм уу? Та хоёр их адилхан юм. Би бүр өчигдөр Эдмондод хэлж байсан байхгүй юу? Эдмонд ч бас яасан адилхан юм бэ гэж бодсон байна вүлээ. Та хоёрыг сайхан морд хөлөсөн чингэлэгтээ явж өнгөрөхөд яасан нүдэнд дулаахан залуус вэ гэж байсан шүү. Ийхүү Хейлавга Кларын нагцэгч болохыг мэджээ. Бас л илчилгүй хэрээр аялж ирсэн анхны хүмүүсийн удам судрын хүн ажээ. Ээжтэй нь адилхан санагдсан учрыг Саксон одоо л ойлголоо. Биэл тэр хоёрын яриаг сонсохын хамт хуш модон ширээний гоёмсог хийцийг сонирхон ажиж байв. Клара Джек Хестингс хоёртой уулзаж танилцсан, тэдний хүлэг онгоцны тухай, тэд Орегон руу явсан тухай Саксон ярив. Хейлавган хэлж байгаагаар тэр хоёр одоо дахин аялалд гараад Ванкуверээс мордон буцааж өөрснөө Англи орох далайн хөлөгт суусан гин. Хейлавга Саксоны ээжийг буюу бүр үннийг хэлбэл битсэн шүлгийг мэддэг байж.
Өөрт нь өнгөрсөн үеийн архив гэдэг эмхэтгэлээс гадна бас нэгэн томхон цомог байх ба түүнд нь Саксоны олж уншаагүй их ихэн шүлгүүдч байлаа. Хейл авгаа хэлэхдээ Авиаслаг яруу найрагч байжээ. Даанч тэр алт шиг сайхан 90 үе магтан дуулсан олон яруу найрагчийн нэр нь ч мартагдаж, шүлгэн ч мартагджээ. Тэр цагт одоогийн шиг олон сэтгүүл гарч байсангүй. Тэгээд орон нутгийн сонинд гараад л үрэгддэг байжтэй гэд цааш нь ярихдаа. Джек Хестингс эхлээд Клара сэтгэлтэй болж манай энд хурч ирснээс хойш Сономагийн хүндийд дурлаж энэ хавьд сайхан гихчийн газар худалдан авсан юм. Таанч дэлхийгээр аялал хийгээд газраа бараг ашиглахгүй юм та гэв. Өнөөх жаахан охин байхдаа 50-аад оны сүүлчээр илчилгүй хээрээр туулж байсан. Бас Little Meadow-д болсон тулдааныг Мортимер авгаан адил нэгэнгүй мэдхээс гадна биелийн эцгэл ганцаар амьд үлдсэн бүлэг аялагчид хэрхэн хүйс тэмтрэгдсэнийг ч мэдэж байлаа. Үүний хойно цаг хэртэй болсны дараа Саксон Хейл авгаад бит хоёр сарны хөндөгөө 3 жил ирээд одоо л олж ирэх шивдэ гэхэд авгаа гайхаж сарны хөндийг инээ урд нь мэддэг байсан юм уу? Тэгвэл их мөнгөнсөн биш үү гэлээ. Огт мэддэггүй байсан. Тийм газар байх ёстой гэдэл таамгаар ирэхгүй юу? Марк Холл бит хоёрыг мөргөл хийхээр яваа улс гээд зүгээр явснаас нэг урт таяг барьж явбал зүгээр биш үү? Сарны хөндөгөө олсон цагт барьж явсан таягнууд чинь цэцгэлнэ. Бидэнд танихад амар болно гэж доогссон юмдаг. Сарны хөндийн маань тийм ийм байх ёстой гэхлээр та хоёрын болцол дэндүү хитэрч байна гэж шиолно. Нэг өрөө намайг тагтан дээрээ дагуулж очиод дуран аваагаар сар харуулж тийм шидэт хөндий сарн дээр л байдаг бахтаа гэж билээ. Манер тийм газар байхгүй хоосон мөрөөдөл гэж үзэж байсан боловч бит хоёр сарны хөндий гэдэг нэр дааж гоё санагдаад хайж гарсан юм да. Ингэж таарах гэж гайхмаар юм. Энэ газар чинь сарны хөндий гэдэг газар шүү дээ гэж Хейл авгаа дуалдж хэлэхэд Саксон итгэл төгс тайван байдлаар бит хоёр хөсөж мөрөөдсөн бүхнээ эндээс олно гэж би бүр мэдсэн юм гэлээ. Хонгор минь миний хэлснийг сайн ойлгосонгүй. Сономагийн хөндий гэдэг чинь индианаар сарны хөндий гэсэн үг. Энд цагаан арьст хүн хурч ирэхээс бүр өмнө эрт дээр үеэс индианаар ингэж нэрлсэн байж. Бид бас энэ газарт их дуртай. Энэ газрыг хүн болгон дандаа сарны хөндий гэдэг юм. Джек Хестингс эхнэр хоёул цаанаа нэг учиртай юм хэлэх гээд байсныг Саксоныхэн санаж яриагаа үргэлжлүүлэхэд би л тэр хоёрын яриа унжирлаа гэж дотроо нь төвчиж ядан байснаа хоолоогоо учиртайхан нэг заснаа яриан дундуур нь тэр голын тэнх газрыг мэдэх гэсэн юмсан ямар хүний газар юм бол зарах болов эзэнтэй нь яаж уулзах вэ гэх мэтийг сонирхон асуухад Хейл авгаа суудлаасаа босож Эдмонд дээр оръё гэж Саксоны хөтлөн явхад би л тэр хүүхний намхны гайхаж би Саксоныгоо жижигхэн гэж боддог байтал танаас 2 дахин өндөр байх чинь юу вэ гэлээ. Та ч их өсөглөн хүү юм. Гэхдээ Эдмонд танаас нуруугаараа ч өндөр цээжээрээч хаанхар да. Тэр гурав үүдний сарвалхан том сарвчин доогоор өнгөрч өөр нэг өрөөнд ороход Хейлийн нөхөр сайхан ир хуучин том гэгч савлуур дээр ном уншиж суугаа харагдана. Дэрэгт нь хүүхдийн бас нэг жижигхэн сандал байна. Өвөр дээр нь задгай зууханд цогшин өөгөх мод руу хошуугаа харуулсан хачин том судалтай алаг муур хөлжийн хэвтэж байснаа гийчдтэй эзнийхээ дараа мэдлэх мэт болоод цааш харав. Тэр хүний нүүрнүүд гарыг харахаас онцгой элэгсэг дотн сайхан санагдах тул Саксон өөрийн ирэхгүй шохоорхон ажиглаад гарынх нь гойд сайхныг дахин бишрэв. Хайс сэтгэлийг илэрхийлсэн гар шиг санагдана. Хинч хараахан үл мэдэх өөр ямар нэг төрөл хүмүүс л ийм гартай байдаг болов уу гэмээр санагдана. Кармелийн зугаатай сайхан нөхдийн аль нь ч энэ хүн лүгээ төсөөгүй ажээ. Тэд бол урлагийн хүмүүс. Харин энэ бол эрдэмтэн гүн ухаантан бололтой. Залуу хүмүүст хор шар бодолгүй мөчөөрхөх чанар байдаг бол энэ хүнд мэргэн нандин ухаан суусан нь илэрхий. Тэр сайхан гарыг харахаас амьдралд их юм амсахдаа гагцгүй сэтгэлийг баясгадаг сайн сайхан бүхнийг нь авч хоцроо юу да гэмээр бодогдно. Саксон
Кармалын найз нөхдөдтэй хичнээн хайртай, сайн санаж явдаг ч гэлээ. Зарим нь ялангуяа театрын шүүмжлэгч төмөрхөн хоёрыг энэ өвгөний насан дээр ямар ч улс байх болоо гэж бодохоос хэрдэхийн зочих шиг болов. Энэ хоёр маань Мендрен Ренчийг худалдаж авах санаатай юм байна шүү дээ. 3 жил хайсан гин. Харин бид хоёр чимээгүй булангаа 10 жил хайж байж олсноо яриха мартсан байна. Энэ хоёрт сонирхож байгаа юмыг нэгд нэгэнгүй яриад өгдөө. Хэсмитгой энэ газараа зарна гэдэг хэвээр байх гэв. Тэр хоёрыг төвчлөгтэй эгэл сандал дээр суулгаад Хейлавга нөгөө харивгүй жижиг сандлаа нөхрийнхөө савлуурт төхөөлж суугаад жижигхэн гараа алган дээр нь тавив. Саксон яриаг нь сонсохын хамт өрөөг нь хаживал пиг дүүрэн номтоо тавир олон бөгөөд хатуу эмх цэгцтэй байв. Зөвхөн мод чулуугаар барьсан эгэл байшин нь төлөвлөж босгосон хүнийхээ бодол санааг илтгэн харуулж болдгийг Саксон ойлгож нүднийхээ харааг ажлынхын ширээнээс түшлэгтэй сандал руу, бичгийнхээ ширээнээс ногоон бүрхөвч хөхий дэнлүүтэй бөгөөд твхийтэл хураас нь ном сэтгүүл харагдах өөр нэг өрөөний орны хажууд байх жижигхэн хуурцаг руу шилжүүлэн ажиглав. Мендрен Ренчийн тухай тэгвэл санаа зоволтгүй. Хэсмитгой дуртай зарна. Хөндийн доод адагт байдаг эрдэс ашиглах үйлдвэрт хувь нийлүүлж орсноос хойш авах хүн байвал зарчихна гэд 5 жил болж байна. Жохом та хоёрын авах гэсэн газар нь тэр хүнийх байдаг нь та хоёрын аз. Бусд нь нэг Франц хүнийх. Тэр хүн бол алгын чинээ газар аж зарахгүй. Угаас тариачин гаралтай, газарт хорхоотой, хорхой нь бүр өвчин болсон хүн л дээ. Алгын чинээ газар болгонд амиан тавина. Гэтэл нэг их аж ахуй чи сүрхий хүн биш. Нас өндөр, зан адар, газар нь шим муутай. Эсвэл өөрөө өртөж өгөх нь, эсвэл сүрч өгөх ийм л замтай болсон хүн. Харин Нэсмит газраа гааг нь $50 худалдана. 20 га гэдэг чинь $1000 л болно. Уучин аргаар арилжвал үнэ олж чадахгүй. Чаддаг хүн бол яриангүй ашигтай газар. Сайхан хүнтэйгээс нэр сурган ууламж өсч байна. Цуслан болгох юм бол эннээс илүү сайхан газар олдохгүй. Газар орны байдал цаг уурыг нь бодох юм бол худалдах үнээс 1000 дахин илүү. Нэсмит үнийн цовуулж төлөе гэхэд дуртай зөвшөөрөх байх. Хэдийд ч авах эрхтэйгээр 2 жил түрээсэлж өрөө төлөхөд түрээснийхээ үнийг тооцоод оруулахаар авснан дээр байх гэж Хейлавга бас зөвлөлөө. Нэсмит газраа нэг Швейцар хүнд сард $10 төлөх түрээсээр өгсөн юмдаг. Швейцарын Афган нас барахад эндээс яваад өгсөн гэлээ. Бил мөрөөддөг нэг зүйлээ орхиж өгөн Эдмунд гадарлавч жихм юу байх нь хэдхэн юм сэдэж яриад л мэдж яв. Бил дээр үед нүүдэлэн ирсэн хүмүүсийн адилаар дор хаяхад 160 га газар эзэгнэж олон 10 ухаа толгодоор мал бэлчээж байх тийм хөсөл мөрөөдөлтэй хүн байжээ. Заавал тийм их газар гэхин хэрэггүй шиг санагддаг юм. Та эрчимтэй газар тариалан гэж юу болохыг мэдэж байна. Харин эрчимтэй адууны аж ахуй гэж бас гараад байгааг ажилсан байдтай гэж Эдмунд их л зөөлөн аясаар ярив. Цоошин санаа хэлсэнд Бил үнэхээр сонирхон мэлэрснээ сайтар бодоод тийм хоёр аж ахуй юугаараа хоорондоо төсөөтэй байж болохыг ухаж чадсангүй учраас нүдэнд нь эргэлзэх шинж тодорход өвгөн тайлбарлаж өгөх үү гэд нэмсэглэн ийм юм л да. Нэгдүгээрт энэ 20 га газар бол сайхнаас цаашгүй учраас та нарт ашиггүй, хэрэггүй. Нуг нь 5 га. Ногооны газар байгуулад хүнснийхээ ногооноос зараад амьдрий гэвэл 2 га газар байсан ч болно. Үнэн дээр та гэргийнхээ хамт өглөө гэгээ орохоос үчийн гэгээ тасартал ажиллах юм бол 2 га газар энч хэрэг байхгүй. Тэгэхээр цаана лавтай 3 га газар үлдэж байна. Булаг горигч нь ус чигээр санаа зовоохгүй. Манай эндхийн хууч чуул шиг жилд ганц удаа ургац аваад санаа амрах хэрэггүй. Нуга ногооныхаа газар шиг торд тэжээлийн ургамал тариалахад байн гусалж бордоо хайрлахгүй бордож өв сэлгэн тариалах аргыг зөв хэрэглэх хэрэгтэй. Тэгсэн цагт 3 га газар чинь тарьдаггүй борддоггүй асар их бэлчээрийн дайтай болж хичнээн ч адуу малыг тэжээх чадвартай болно. Энийг сайтар бодоорой. Би танд холбогдох ном өгөмц. Та хэдий ч нэ ургац авах, морд чинь хичнээн юм идэх гэдгийг би мэдэхгүй. Энэ бол таны мэдэх ажил. Гэхдээ та ногооныхаа газар нэг хүн хөлсөлж ажилуулад
өөрөө нугаан тордох ажлыг дагнавал эхлээд та худалдаж авах мориндон хүрэлцэх тэжээл авчиж чадна да. Ингэсний дараа нэмж газар авсан ч болно. Ёрын та баяжхыг жаргал гэж боддог бол баяжх бололцоотой болж эхлэнэ. Би л ойлгож ихэд таашаа. Та чи жинхэнэ аж ахуйчгүй юм гэхэд тэр жуумалсан эхнэр рүүгэн харж Аннет энэ талаар саналаа хэлж өгөл дөө гэхэд цаадхан цэнхэрнүүдээ гялалзуулан юун аж ахуйч байх вдэ насандаа хөдөө аж ахуй эрхэлж үзээгүй гэхдээ мэднэ гэд ханын дагуу ярих номын тавируудыг гараараа зааж хэрэгтэй зөв бүхнийг судалдаг хүн ном унших мужаан хийх хоёр тал голоосоо дуртай хүнтэй гэв. Чи дүүлсийг минь мартчихлаа гэж нөхөр нь инээмсэглэхэд Аннет инээд алдан нэрээ тийм байна. Дүүлсийг мартчихж манай үнэ байхгүй юу? Эдмонд дүүлс хоёр хин хиндээ илүү хайртай болоо гэж Джек Хейстингс дандаа айлаалдагсан. Эдмондыг Сан Франциско яваад өгөхөөр дүүлсээ их санана. Эдмонд ч бас санаад бошоохон буцаж ирэх юм болно гэж. Би чинь дүүлсээс болж хардахын бүх зовлон өдсөн хүн. Гэхдээ дүүлсийн зовлон Эдмонд чиг ойлгодгүй хүн байдгүйг би хэлэх ёстой гэв. Энэ бол миний жинхэнэ хэрэг дээрэн судалсан аж ахуйн цорын ганц салбар. Одоо би жирийн үнэг арчлах талаар хинээс ч илүү мэднэ. Энэ талаар надаас зөвлөгөө авч байж болно шүү гэж гэр гихээ үгийг батлан хэлээд босч номынхаа тавируудын дэргэд очлоо. Босоод явхад нь тэр хүний өндөр бөгөөд нуруу чилгэр болохыг манай хоёр сайтрайжв. Нэг ном авснаа саксонд хариу хэлэх гэж зогсхив. Энд шомол байдгүй юм. Харин 100 ёр биш юм болж 10 хоног өмнөөс салхи хурж салхилахад Сан Паблогийн булангаас бага зэрэг шумул хөөгдөж ирсэмдэг. Манангийн хувьд гэвэл жухам түүний ачаар л энэ хөндий ийм их үржил шимтэй байгаа юм. Манай эзэмшил газар Сономагийн уулаар хамгаалагдсан байдаг болохоор манан хязээч нэг их суунаглаж бороошихгүй. Далайн эргээс янагш 40 бээр газраас манан салхинд хөөгдөн ирж ууланд цаатаж байгаад хөөрдөг юм. Бас нэг сайн тал бий. Манай энэ газар Мэндраны хоёул уулын нөмөрт нарийнхан зурвас эвтэйхэн байрлалтай учраас өвлийн жавар хөндийн бусад хэсгээс энэ хавьда арай гайгүй байдаг юм. Ер нь энэ хавьд нэг их хүйтрэхгүй. Тийм ч учраас зарим төрлийн жүрж нэмбэг ургадаг юм. Эдмонд номын нэрийг уншиж тавиад байхад зөндөө олон болов. Тэгэд хамгийн дээр нь байсан Болтон Холлын 3 га ба эрх чөлөө гэдэг ботыг авч уншихад жилдээ 20 га газраа хуучин аргаар боловсруулах гэж 650 бээр газар холхиод 3000 бушээл муу төмс хурааж авдаг нэг хүн жилдээ 5 га газраа боловсруулах гэж зөвхөн 200 бээр холхиж цагийн эртэд 3000 шилдэг сайн чанарын төмс хурааж авч дөрөвчийн хүнийхээс хэд дахин илүү үн хүргэж худалддаг орчин үеийн тариачин хүнийг өгүүлсэн байв. Саксон түүнээс номуудыг авч нэрийг уншаад биелдээ дамжуулж байв. Тэр номнуудын дотор Виксоны бичсэн Калифорни жимс, Калифорни хүнсний ногоо, Бруксийн бордо, Бостны гэрийн шоу, Кингийн услах хатаах ажил, Кропоткины тариалангийн талбай ба үйлдвэр дарахны газрууд, гэрийн тэжээвэр амьтдыг тэжээх ажилд зориулсан хөдөө аж ахуйн мэдээлэл гэх мэт номууд байлаа. Ном хэрэгтэй бол ирж байгаарай. Надад газар тариалангийн талаар олон 100 ном бий. Бас бүх тооцооны. Та хоёр завтай цагта дүүлсэтэй заавал танилцаарай гэж Эдмонд тэр хоёрын хойноос хашгирав. Мортимер авгаа тэднийхээр эрэхтэй газар тариалан эрхлэх удирдамж үр тарианы нэрсийн тодорхойлолд авчирсан байна. Саксон тэр үед Хейлинхээс авсан номуудаа уншиж судалж байсан ба Мортимер авгаад авсан газраа үзүүлэхэд авгаа газрыг нь маш их магтан бас түрээслэн авсан болцлын зөв зүйтэй болсон байна гэжээ. За одоо юунаас эхлэх тухай ярилцъя. Та хоёр наашаа суучих. Цэргийн зөвлөл зохиоё. Харин би жохом юунаас эхлэхин зааж сургах хүн нь болъё л доо. Тэгэхээр чи барах хотын номын санг өөрчлөн зохион байгуулад нэрсийнхэн жагсаалт тодорхойлолтыг гаргасан хүн бол залуу хосыг хязээд зөв замаар явуулж чадна. За ингээд юунаас эхлэх вэ гэд Мортимер авгаа түр бодол болон дуугүй байснаа. Нэгдүгээрт та хоёр Мендраног бараг сул авч
Б. Хөрс газрын байдал уур амьсгалыг сайн мэддэг хүн. Мандрано бол алтны савл гэсэн үг. Нуугч нь тэр аяараа бөөн хөрөнгө байна. Хэрхэн боловсруулах тухайд дараа нь яри. Гол нь газар. Танад газар байна. Хоёрт нь та хоёр газраа яах бодолтой байна. Газрынхаа орлогоор амьдрах уу? Тэгэл байх. Хүнсний ногоо тарин тийм ээ. Тэгэлгүй яах вэ? Харин ургуулсан ногоогоо яах вэ? Худалдах уу? Хаана? За тэгвэл гэж байна. Та хоёр миний анх явснаар л яв. Бөөнөр дүүж худалдах жууч хэрэглэх огт хэрэггүй шүү. Ногоогоо авах хүмүүст өөрсдөд нь шууд худалдах хэрэгтэй. Өөрснөө борлуулах зах зээлээ бий болгон шүү. Галт тэрэгний цонхоор харахад эндээс хэдхэн байрын газар, зочид буудал, сургууль, өвөл зууны аршаан сувилийн газар, худалдан авагч олонтой зах зээл гэсэн үг. Тэгэхээр энэ зах зээлийн хангамж ямар байгааг мэдэх хэрэгтэй. Зам зураа би хараад ногооны газар олж үтсэнгүй. Би үдээс хойш гурвуулаа явж үзье. Та мордо хөллөөч. Ажлаа түр орхихгүй юу? Тэр гайгүй. Ер нь хүн хаана, хэн, юу байгааг мэдэхгүй байж явах тийм ээ биз дээ. Тэгвэл энэ хавьд ямар газар байгааг мэдэж, хаягийг мэдэж авъя. Тэгсэн цагт баримжаатай болон шүү дээ бэлэн минь гэд Мортимер авга инээмсэглэв. Саксон аль хэдийн эзэмгүй хаягдсан байшингаан цэвэрлэх, бас альчин авгаада орон байрын бэлдэх зэрэг ажилтай байсан тул үлджээ. Цаад хоёр нь оройн хоол сайн цаг өнгөрсөн хойно эргэж ирэв. Мортимер авга тэрэгнээс буунга. За хөөхтүүд минь, та хоёр их азтай улс юм. Энэ хүндэд амьдрал гэгч хөл хөдөлгөөнд дөнгөж орж байгаа юм байна. Зах зээл чинь бэлэн байна. Ганц ч өрсөлдөх чалга. Каленте, Бойсхот, Спрингс, Элверано гэгчлэн аршаан сувилийн газрууд саяхан нээгдсэний харамгцаал мэдлээ. Глен Айленд ч бас 3 жижиг хэвтер зочид буудал яг танай хаяанд энэ үхэнд байдаг юм байна. Эцэд захирагч нартай бүгдтэй нь уулзаж ярилцаад амжлаа шүү гэхэд би яста ичэттэй хүн юм а. Бурханд ч очиж худалдаа наймааны ажил хэлцэж чадах хүн байна шүү. Чи хамт явсан ч болоосаа гэж Саксонд хэлэхэд тэгж магцанд нь авга баярлан инээмсэглээд. Тэднийхэн хүнснийхэн ногоог хаанаас авдаг гэж бодож байна? 12-оос 15 бээр зайтай Сентероус Сонама 2-оос авчирдаг юм байна. Энэ бол хамгийн ойр газар нь. Харин ногоо хүрэлцээгүй болохоор нь Сан Франциско орж авдаг гин. Биелийг тэдэнтэй танилцууллаа. Энэ хавьда хүнсний ногоо тарих ажлыг дуртай дэмжинэ гэцгээж байна. Өөрсөд нь чих ашигтай санагдаж байгаа. Та нар өөрснийх нь авдаг ногооноос чанараар доргүй ногоог өгдөг үнээр нь нийлүүлэх хэрэгтэй. Гэхдээ л ногоогоо илүү амтлаг, чанараар илүү байлгахыг хичээх хэрэгтэй. Ийм ойрхон газар зөөхөд та нарт хямд тусна гэдгийг бүү мартаарай гэд. Тим хэрэглэгчийг ганц өдрийн өндгөр татаж чадахгүй. Жимс Жимбрүүч бас өөрцгүй. Таны энэ дэвсэг дээр жимсний ботонд тохирохгүй газрыг харагдана. Маргааш өглөө би дахиад шуу байлгах газар яаж байгуулахыг зааж өгнө. Сан Францискод тэжээвэр дахианы махны лүүлж байгууштай газар шүү. Багаас эхлэх хэрэгтэй л дээ. Үүнийгээ эхлээд туслах аж ахуй болов. Би бүгдийг нь ярьж өгье. Холбогдох ном зохиолч явуулъя. Гэхдээ та нар өөрснөө сайн бодоорой. Хүн хөлсөлсөн дээр шүү. Үүнийг мартаж болохгүй. Ажилчин хүнээс юмыг авахаасаа ажилчинтай хүнээс юмыг илүү авдаг юм шүү. Орлого зарлагын данс хөдлөх хэрэгтэй. Тэгвэл ажилчин ямар шүү янзтай болж байна, юу нь ашигтай, юу нь үгүй, аль нь орлого ихтэй гэдгээ мэдэж байх болно. Хоёрхан газар энэ бүхнийг хийн гэхэд явдалтай гэж биелэг хэлэхэд Мортимер авгаа сүрхий харснаа. Яагаад 2 гэж 5 шүү дээ? 5 ийм их зах зээлийг бүрэн хангахгүй шүү. Борооны улирал эхлэхтэй зэрэг та нар хүүмэн нуг хатаах ажил зүтгээд мордч намс хийхэ болно. Маргааш хэдүүл цаашид юу яаж хийх ажлаа төлөвлөе. Бас жимсгэн гэж нэг ажил байна. Танай эндэх дэвсэг чинь жимсгэн ургах, усан үзэм тарихад хамгийн тохиромжтой газар байна билээ. Тийм юм ургуулсан цагт маш их үнээр авцгаанда. Бербенкийн үхрийн нүдний бод тарих юм биш үү? Бербенк чинь Сентроусын хүн. Бас том ургадаг бөөрөлзгний эрлиц жимс тариалах хэрэгтэй. Харин гүзээлзгэн тарих гэсний хэрэг ёр байхгүй. Гүзээлзг нь усан үзэмтэй айдалгүй онцгой маягийн жимсгэн.
Жимсний цэцэрлэгийг чинь үзэхэд ерөнхийдөө сайн цэцэрлэг юм. Цэвэрлэгээ хийж ургуулах ажлыг сүүлд хийж болно. Үг хавчуулах бололцоогоор мөгц Саксон. Бийл маань 3 гагийг өөртөө авна гэж байгаа шүү дээ. Яах юм? Адуутай болж аваад малын тэжээлийн ургамал тарих юм. Ногооныхаа газраас орсон орлогоос адууныхаа тэжээлийг худалдаж авсан дээр байлгүй яах вэ? Гэж Мортимер авгаа шийдэмгий хэлв. Энэ үгийг сонсоод Бийл урд нь бодож байснаа бас болох хэрэгтэй болж. За яах вэ? Тэгвэл тэхээс биш. Ногооны газар нэгэнт хүчтэйгээс хойш яана гэхв гэж урам хугараагүй царайлав. Мортимер авгаа тэдний идэхэд хоноход хамаг ямиг Саксон тэр хоёроо шийдэх гэж бодоод Бийл хоорондоор нь ер орсонгүй. Оклендд адууны 8-ны ажил сэргэдэг үе эхэлж Бийлийг агтаа түргэн ирүүл гэж шаарджээ. Тэгээд ажлын сайн агт олох гэж өглөө босоод орой болтол тэр хавар баахан тэндэг болсон биш. Хавар юу байдгийг нэгэнгүй мэдэж авчээ. Нөгөө талаар Оклендийн адууны эзэн хотын засмал замд хөлн улдсан хэдэн адууга хямдхан чуулав далдруулсан. Бийл чи өөрөө шилээд авахгүй юу гэжээ. Бийл урд нь Оклендд байхдаа тэдгээрийг эдэлж байсан болохоор уг нэг сайн адуу гэдгийг мэдэж байв. Тахын аваад хөдөөний зөөлөн хөрстэй газарт бэлчээрт гаргахад хөлөнд орхноо идэгнэ. Хотын хатуу засмал замд хэрэггүй болсон боловч хөдөө нутгийн тариалангийн газар нэлээд хэдэн жил зүтгэх чадaltaй бас үржүүлгийн мал болж чадах байлаа. Гэвч Бийл авах уу байх уу гэж дуншаад шийдэж чадалгүй толгойгоо дүүртэл бодовч Саксонд ганц ч үг цухайлгасангүй. 29-р хэсэг төгсөв.